Цээж бодлтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гарддаг юм? Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчгэн 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 ха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Дидэ ийм юм бэлдчихсэн. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодол сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодлтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа огшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11-12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11-12-132, 12-12-144, 13-13. Шок. 3-4 хэд вэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20,697 гүрчгэн 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин Шоко. Чи 12 авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн болдогч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Өчиг том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Ичиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өгөлгүй эцээ хөдөл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодлтын хаан болох уу? Цээж бодлтын хаан болно.
6 4 24 6 5 30. Унтаж болохгүй. 6 36 36 7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зөв бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл сайн байна. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа яагаад байгаа юм бэ? Нананана. Я. Наадах чинь юу вэ? Нананана. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжиглэх ёстой шүү. Хэн ч надаа юу гэж вэ? Харамууд ч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ, ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайчхав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн билээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чивсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдөмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11693. Хүүг цаглаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ, чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэшүүрмэс татах нэ. Шоко, нанан бүжгийг бүжиглэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи нана яагаад гарч чаваа? Нан. Yeah. Нан. Yeah. Юу вэ? Энэ бол 12-ийн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин үгүй. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа.
Шоко гэсэн үнэхээр баярлаж байна. Гүзэлзгэн шоколад 2. Оо, хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жюлет. Жюлет, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж ирсэн юм бэ? Шоколад шиг харанхуй шөнөөрч гүзэлцэгний үнэр чинь намайг хөтлөн. Ромео минь. Жюлет минь. Ромео? Миний урт халбыг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхлэн гинэ. Жюлет. Ромеог тавьж явуул. Дооги махмын. Гой ярихмэ. Жюлет минь миний амьдрал. Энэ дэлхийд Жюлеттай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амтыг өтөр түргэн гарах. Мэдлээ аха. Жюлет. Ромео! Жюлет. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жюлетад ойртоод үзээрэй. Чамайг тастаа тань шүү. Хулчхэр шоколад минь. Жюлет минь чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөргөчөнд орё. Ухаан санаагаа алдаа юу? Эртний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөн гэж мэдээрэй. Шудраг бус байна штэ. Жюлет бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хүү ухаан санаагаа алдажээ. Ээж. Нөхөр минь уурж хайр. Ромео, муртхан шиг аавсаа уучлалтгүй. Наа, тэр яахав удахгүй байлан тэний баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлд минь тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Ава, эсэргүүцэж Ромео, байна. ойлгол доо. Чи гүзэлцгэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жюлеттэй та хоёр хизээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзэлцгэнтэй ядуу боллоо. Юу? Жюлеттэй та ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засаж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзэлцгэн болгож чадчихл таараа. Тэгээд Жюлеттэйгийн аав бид хоёрын ариун гэргэлтийг эзэстэн. Эрэнгөөс. Энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л аваа. Хагта яах болж байна? Дараа жил ирдэг. Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жюлет. Валентины баяр учраас ахиад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзэлзгэнтэй бялуу болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаад минь хэн дуртай намтад шоколадтай бялуу болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх гэж Би тагийн төлөө мөн эргчүүлээд хайрын төлөө би гүзэлцгэнтэй бялуу болох ёстой. Жюлета байхгүй бол хамгийн баян шоколадтай бялуу хүртэл ядуу. Юу вэ та? Гэхдээ Жюлетта гэж хин? Жюлета миний хонгорхон гүзэлцгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бялуу холилдвол тэр нэрэнд муу. Эхнээс өс сонцолтой шоколад гүзэлцгэн хоёр. шоколаднууд хулчхэр энэ лангуу биднийх ургах үйлрэлт нь өнгөрчгөөд байхад гүзэлзгнүүд яагаад ургаад бай? Чивэд юутто хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байсан. Өглөө шоколадтай бялуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэйд байна гэсэн чинь энэ гүзэлзгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Хайраад ирлээ. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүд эртний дайснууд. Би өдийг хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзэлцгэн хариугүй дэлбэрэнэ. Анхны харцаар Жюлетта бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс сонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их гонигтай юм аа. Гуй, одоо намайг гүзэлцгэн болгоод өг. Тэгвэл Жюлетагийн эцэг их
Бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлтгэн болгоод өгье. Суу, хурдан миний гүзээлтгэнтэй юмнуудыг аваад ир. За ирэх бай. Намайг дасч дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ. Юунд ч бэлэн. Эхлээд оройныхын шоколадыг аваад хай. Жулиета бол миний амьдрал. Энэ орой замд саад болж байна. Хой. Оо хайрыг саад минь явж үзье. Одоо гүзээлцгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Үзээлзэг нь яг хонгор Жулиетагийн үс шиг. Жулиета шөнөөр нүд чинь гэрэлтэн тэргэл сар таасч тод гэрэлтэн. Суу, энийг дуугүй болгоод яаж та хийж чадахгүй. Гүнзгий ансгал Ромеогийн төлж байгаа мөнгийг үнэр. Жинхэнэ төгс. Баяр хүргэж яала. Чи бол гүзээлцгэнтэй билүү? Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр агуус чин талах итгэлийг нь ахин нэг удаа сэргэж өглөө. Хайртай Жулиета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчлаа. Хаалга барь. За. Шоколадтай ялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ. Үзэлцэнтэй билүү гараач. Намайг тайсан. Одоо явж Жулиетаг олъё. Намайг өрчөөгөөрэй. Чи хэм бэ? Аава. Чи юу хийж гсэн? Аава. Тавшир. Би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээцгэнтэй билүү болчихлоо. Ромео, бор шоколадаа бүрчсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлцгэнтэй билүү боллоо. Сайхан зохиж байна. Итгэхгүй дээ. Хонгор Жулиеттайгаа гэрлэхийн тулд би гүзээлцгэнтэй билүү болчихлоо. Ярих би. Одоо бид хоёрыг ажиллаж. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлцгэн болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар загнах хэрэггүй те. Хэм бэ? Юу? Өдөр Жулиета юу? Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайр Ромеотойгоо байхын тулд өөрчлөгдсөн юм. Охир минь. Юу хийчихвэ? Готом шиг юм да. Аава, өвдөж байна. Үзээлцгэн дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Алив нааш. Охир минь. Шэр. Юу ч хэлээ гэсэн би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Хууч. Мадна. Хоёрдоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлана. Жулиета хоёулаа зүгтээ. За Ромео. Жулиета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайр Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жулиетаг тэр хорон санаатнаас авар. Ромео готохон буцааж авчих. Гүй хүүхдүүд одоо боожг. Жулиета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хос ороо. Баяр хүргэе. Ромео, Жулиета. Шоколад гүзээлцгэнтэй бялууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Тэнийг гэлвэ. Наанасаа буугаад ир. Зя, одоо хосууд маань үнсэлсэн. Шоколад гүзээлцгэн хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан бэ? Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаалаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн эклерис тест хоёрын сууц.
Дуусаагүй байгаа шүү. Иргэдээ. Хосууд маань гэрлэвэл хатан хаан айноодрын шагнал өгнө. Би рамяг үргэлж хөөрхөн хөө гэж боддог байсан. Сайн хөө шүү, санал нэг байна. Жулиета хөөрхөн охин тэгж бодохгүй нөө. Тэгж бодож байна. Өөр хүмүүсийн хайрыг хэнж хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна. Тийм байна. Ашгүй. Ингэж нэг бит хоёрыг зөвшөөрлөө. Би чамд хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Рамя Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талгаа Рамя Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж хэлсэн. Та яагаад хоёул ингэ өөрчлөгчсөн? Чихэн үсчин үргэлж өөчлөж чихээ хэрэгцээг биелүүлдэг юм. Хөөх, шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар хоёр ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон. Чи юу гэх гээд байна? Жишээ. Шокогийн сохор болцоо. Залуухан шинэхэн нарийн бовнууд их цолхгүй юм аа. Ууран савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал л сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэнд зөв шүү. Чи ямар шалтгаан тоочих гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хаачлаа. Шоко, яа юунд хойцсон бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон белонууд Брэдлийн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөөх, хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Явж найз залуутай танилц. Нэр нь Цагирган бов. Манай хөршийн хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Bilow-ны хамгийн залуухан захирал. Жилд бараг сая доллар олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсус. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайн л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагтай доонод чамаг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийжэл. Би бай. Цагирган боо. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн үү Шоко? Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Ууран белууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа гэсэн. Хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний дээр. Энэ бүрч нохой юм. Цагирган бава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвгэн сахигддаг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлын туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тугаар гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. Би чамайг 5 ноттой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдг юм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зогцуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан, авдгаавья. Эрхмээ. Энэ юу вэ? Тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өрөвдөлттэй. Тогийн газар яагаад ийм юм яриад байгаа юм бэ? Юу яриад байна? Сони юм бэ? Хитэж чадхаа болчихлоо шүү дээ. Өөрөө их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Тэр чинь гадаа байна. Өглөө нэг. Юу? Яагаад манад ирсэн юм бэ?
Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх сайхан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Гүйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэл нөө. нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та. Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөр авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. За. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако. И анх удаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Тако. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайваар хот өгөөч дээ. Талхан минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үстэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Гү яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талхан минь ийм их уурахта цагирган боовыг хараагүй л үстэй. Манай сургуулийн дүнгийн хуулга семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа. Яадаг тэнийг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Како! Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Редвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хэзээ ч чамтай явахгүй. Юу? Энэ тасалбарыг арай хийж олж авсан штэ. Чи Редвид их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талхан минь хаач гэж байгаа юм бэ? Цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм? Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайдаг бас чиний. Намайг талхны мухлар хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Цагирган бав минь анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Шоко минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт болоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж. Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирган баава намайг ууч. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэндээ би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиарх нэзтэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаалаг залуутай насан турштай амьдрах. Ашхуйныг асуудал туслаа. Би зөгцүүлчихлаа. Намайг уучлаарай Шоко. Би чамайг тэгж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан.
Хизээний өдөр мундаг үсчин болоод би Эхлээд тэнийг цагирхан бав. Одоо бас сүв. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа бэ? Шокогийн инээмсэглэл. Шоко өөдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яачихсан юм бэ? Өнөөдөр бол талхны мухлаг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр хол үгэн жаргалтай. Би талхны мухлаг хотын захиргаанаас явж байна. За, тав тамарил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрлэх байна. Зя. Ажилчид нь салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж өгөх. Үгүй ээ, манай ажилчид жаргалтай, хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ, энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээлвэ. Надад тэр мөнгө хэрэгтэй шттэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй мө? Миний тэнэг царай эндэж энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээш гэдэг үзье. Хардаа. Энэгээр таныг цаавал инээж гэнэ. Хинтэж хурж байна. Юу талхны? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоко хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? $1 төлөө хинч ирэхгүй штэ. Хөөе, энд $7 та болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа марилцгоо. $7 супер шагналын төлөө Шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхий үнэртэй хэдийж дэндүү хөөрхөн царайтай хэсэг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгожээ. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд минь шоу юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ, энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөлөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт төлөгдөн. Цүцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгэхээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө чадсан чи яах вэ Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо алхтаа шиг уу? Би дараагийн.
$7 миний. Бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наа тэнэдэг чинь засаад үгүй. Ой, наад мөнгө батлан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч битгийл ирмэж ирээсэ. Гэхдээ л тэмцээн өрсөлдөөтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусадчиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн бидтэй танд илгэмжирсэн байна. Илгмэ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүрээний ажилтан. Баяр хүргэ. Энэ шагналын $7 чинийх боллоо. Миний хайр Шоко. Ямар сайхан байна. Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилдаг газар хармаар байна гэсэн. танилцгаа таатай байна. Намайг сүртэй шаасан талх гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдэх хамгийн гайхамшигтай үсчин талх шүү. Тантай бичлэн уулзах нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талх. Үгүй дээ эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг харда ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилт хэрэггүй. Дараас нь 7 жил. Хоочны хэрэггүй юм уу? Хөөе, талхсаалуу. Том ялагс гарахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа хэрэгтэй хэлсэн юм бэ? Бүгд Шоко юу? Ууртай эмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэр вэ? Миний хүндэт Шоко. Сүү чи намайг танилцуулаад өг. Гой. Шокогийн төлөө би юу ч үсэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүйтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хинтээ? Сүйтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй, октын дунд алдартай. Алгасан. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Сүү Шоко юу гэж вэ? Шоко. Хайцаараа өнөөрөө надтай уулзмаар мэн гэсэн үү? Хүмүүсийг хоцсоолно. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй байна? Илүү булчинлаг, боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа, өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Сүү би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай, сүйтэй шарсан талхаа. Шоко чиний төлөө юм шүү.
Тийм ээ. Би одоо царайлаг болж байна. Хөөх, сүйдээ шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко цаавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй байна. Би цонхгоор хിവэрэ байгаа. Би цагаан урил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шаарчихсан. Би ийм байж яа Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талах чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талах суутан шүү дээ. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó. Тийм ээ. Би борлчих юм бол Шокогийн сэтгэлийг гарцаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү, агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан юм. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Хаим халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би чи гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Сайхан боловлдог. Тэгтээ чигнээсээ галгараад байгаа биш үү? Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тийсэн. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шинэ амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талгуулж гэж. Илүү шаржигнуур. Хөөх, сүйдээ шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаагүй минь. Баярлалаа эрхмээ. Маргааш уулзъя. Шоко авах. Сайн уу? Сони юу вэ? Ий вэ? Сүйтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу Цэцэг үү? Аавно. Анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда. Чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржигнуур болтлоо түлэгдсэн. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда. Би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста мохоо. Ой, юу болов? Яагаад гуйнаглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглог байна айцаа. 50 дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны гатар шүү дээ. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй. Юу гэж? Би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л та. Гэхдээ гялалцсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л ботдөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрэг шил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг одоо л ойлголоо. Та өдөөд хогоо англиад сурчгамаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа гинэ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям. Тэмээ, рок н ролл.
итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүгдэх чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрч гэж. Агаар цэвэрчүүлж байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй юу? Үгүй амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Дахайн хороо шиг газар хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгээрээ. Райстыг төгссөн юм биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гишүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй дээ. Миний голч дөрөв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхаараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус тасахад тусалчих ажилтан л хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй гэж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавда хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Даанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус застдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой сагиувай. Яадэрлээ шүү. За, ярилцлаганда үзүүлээд өгснөө. Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтга талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөрөө. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүг. Явъя тэнгүүдээ. За. Yeah. Ямар хаймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөгөө авна гэх юм биш байгаад. Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавн та. Намайг ажилд аваагүй чинь төлөө. Чиз капа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Райг сургуулийг төгссөн юм шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хөөе зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хөөе. Би бууж өгөхгүй шүү. Хуучирсан мафийн.
Шоко юу болсон бэ? Чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафинг дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа эн чинь нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнуудаа аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж ус засаж чадахгүй штэ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Тондоо бол дажгүй. Сайн байна. Каз ч бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Чи яриад байна. За талхаа. Би сая $1 пирог шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофенаас жимстэй цай үнэртэйд байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны усчны газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Бүлэгэрээ. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй монголын. Хүний юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чи найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Бид хийлээ. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоох юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би төрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна.
Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомон идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй мофлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүвэр. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй те гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэр юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. Яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр жимстэй мофлын ахта дахиад уулзгаар болсон юм аа? Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За залуухан. Харта хайр татам пони загвар ямар байна да? Энд жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй биш үү? Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх Шоко, ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё таглаг юм бэ? Шоко. Сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан.
Гэхдээ одоо бүрч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөх үү яах үү гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л ууз гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаа ч хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлгнуу эсвэл соёлтой нь үү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ.